Ажил хамгаалалтын шигш Бияны их болтой. Эрхэм хүндэт иргэдээ энд намайг дэмжихээр хүрэлцэн ирсэн журмын олон нөхдөө та бүхний энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. Монгол Ардын намаас 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Миягомбын хулд миний нэрийг дэвшүүлж энэ сонгуульд Монгол Ардын нам амжилттай оролцох ёстой гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Энэ шийдвэрийн дагуу би хуулиар заагдсан бүх баримт бичгийг бүрдүүлж Монгол улсын сонгуулийн ерөнхий хороонд хүргэж өгсөний дагуу сонгуулийн ерөнхий хороо нягтлан хянаж үзээд хэдхэн мөчийн өмнө надад Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөн болоо гэсэн энэ батламж үнүүлэхийг гардуулж өглөө. Би нэг итгэл найдвар өндөр хариуцлагыг ялалтаар мэлах бүрэн дүүрэн итгэлтэй байна. Энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул бол уруутаж, доройтож, хямарч хагарсан энэ үйл явдлыг эцэслэн зогсоож эдийн засагтаа эрч хүчтэй өөрчлөлт шинжилтийг хийж иргэдийнхэн аж амьдралыг богино хугацаанд сайжруулах ийм их сонголтын сонгуул болж байгаа юм аа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн надаас чи яагаад энэ сонгуульд нэр дэвшиж байна вэ гэж асуух гэж байгаа нь ойлгомжтой юм аа. Би нэгдүгээрт энэ сонгуульд эвтэй Монголын төлөө нэр дэвшиж байгаа юм аа. Хоосон улс төржиж, хийрхэж, хэрүүл маргаан өрнүүлж, хагарч буддарч сууснаас бид улс орныхоо ард түмнийхээ аж амьдрал нөхцөл байдлыг хэрхэн яаж доройтуулсан бэ гэдгийг мартах болоогүй. Саяхан болсон үйл явдлаа. Тийм учраас Монголын төр эвтэй байж энэ нөхцөл байдлын ард гарах ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж ардын мэрэгэн үгүй. Монголын төр доктортой нэгэн зүгт харсан ийм байж их орон ард түмэн эв нэгдэлтэй байж улс үндэстнэрээ хөгжих, цэцэглэх хамгийн өндөр суурь анхны боломж бололцоо бүрднэ гэж би бодож байгаа юм аа. Хоёрдугаарт би энэ хямралт байдлыг зогсоож хямралыг даван туулахын тулд энэ сонгуульд нэр дэвшиж байгаа юм аа. Бодлогогүй үйлдэл, болчимгүй алхмаас болж улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд бий болсон энэ уруутал доройтлыг бүрэн дүүрэн зогсоох ийм зорилт үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүчин надад байгаа. Монгол Ардын нам амарснаа хийдэг,
хэрэгжүүлдэг ийм улс төрийн хүчин. Манай намын хийсэн, бүтээсэн энэ бүх зүйлийг олон жишээгээр тайлбарлаж ярьж болох юм аа. Бид эдийн засагт үүссэн энэ богино хугацааны хүндрэл бэрхшээлийг аль болохоор асуудлыг олон түмэнд баг учруулах, ачааны хүндийг арай илүү орлоготойд нь өөрүүлэх ийм бодлогыг барьж хямралын ард гарч чаднаа. Хямралт байдлаас гарах ийм хүсэл сонирхол монголчуудад байгаа төдийгүй дэлхийн нийтэд бас бий болжээ. Бид засаг төрийн эрхийг аваад 10 сарын хугацаа болж байгаа ч гэсэн уруудсан дороодож зогсолт байдалд орсон эдийн засгаа өсөлтөд валютын ханшийг доктортой байдалд өр зээлээ хэрхэн дарах уу, цалин хөлсөө хэрхэн нэмэх үү гэдэг асуудал тулгарч байсан тэр хүнд үеэс гарч эдийн засгийн эхний ахиц өөрчлөлтүүдийг бас бий болгож чадсан. Иргэдийн бидэнд үзүүлсэн энэ их итгэлийг бүрэн хөгжил цэцгэлт болгохын тулд энэ сонгуульд нэр дэвшиж байгаа юм аа. Гуравдугаарт ಈ Монголын төрийг ээлжтэй төр болгохын төлөө энэ сонгуульд нэр дэвшиж байгаа юм аа. Айл өрөх иргэн бүрэн төрийнхөө бодлогын төвд төрийн анхаарах ёстой асуудлын номер 1 дугаарт байдаг ийм төрийг төлөвшүүлж төгөлдржүүлэх ёстой гэж үзэж байгаа юм аа. Хууль цаазан иргэн бүртээ ижилхэн адил тэгш үйлчилдэг ийм төрийг бий болгох ёстой. Мөн Монголын төр ээлжийн зэрэгцээгээр алдаа эндэгдэл гаргасанд нь хариуцлага хүлээлгдэг ийм шудраг төр байх ёстой. Би эдгээр гурван зорилтыг хэрэгжүүлэх иж бүрэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энэ мөрийн хөтөлбөрийг 6 дугаар сарын 6-ны өдөр Монголынхоо нийт ард түмэн иргэд сонгогчид та бүхэндээ дэлгэн тавих болно. Монголчууд хурдан морины гарааны зурхай дэс морь ирэхийг хоржийлоо гэж төрийг бэлэгдэж хэлдэг. Монгол төрийн сонгуулийн энэ гараа яг өнөөдрөөс эхлэж сонгуулийн морьд эргэж байна. Хоржийлоо. Монгол ялнаа. Монгол ялна. Та бүхнийг хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Баярлалаа. Бүгд сайхан үгээр хоржийлоо. Монгол улсын хууль хэрэглэгч нацгийн баг амт таны сэтгэлийг бас сонсох зүйтэй байх гэж бодож байна. Таны микрофон дөрөвч байна. Одоо сэтгэлд тавцгаая. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Нэгэн намын инколтоо чин сэтгэлийн баярлалаа. Инколтоо Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч өөр сонгогдороо хэмээн чин сэтгэлийн хүргэн дэвшүүлье. Ард түмнийхэн итгэлийг тааж хайр хүндэтгэлийг хүлээсэн ерөнхийлөгч болоорой гэж хүсье. Монгол улсын тусгай багтмал үндэсний аюулгүй байдлыг нүдний сэсгийн мэд
сахин хамгаалаарай. Доктортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн үндсийг бий болгож, улс орноо хөгжлийн шинэ гарман дээр гаргаж, Монгол төвнөө энх хамгаалан хангалуун жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэрэй. Улс төрийн аяны замд тань сүгэн цацал өргөе. Аяны чин дөрөг сүгээр мэлан мордуулъя. Заахныг хайсахан чинь хураалт. Харин нөхтөн ахын зэтахаа гэж Монгол хүмүүрийг амьдрал Монгол хүмүүр аз жаргалтай ирээдүйг сайхан амьдрах болтугай. Хураа! Хураа! Сайхан мөчийг бид бас хамтдаа харж байна. За энэ сайхан мөч, за энэ үлийг сайхан бэлэгдэлтэй ийм сайхан мөч болж байна. Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч хийсэн үг бүрэн бидэнд бэлэн үг болон ирдэг энэ сайхан ерөнхийлөгч маань дараагийн ерөнхийлөгчдөө амжилт хүслээ. Баярлалаа. Их болдог шигч юм аа. Ураа! Урвич! Ураа! Найдвартай байдаг нэг шигч юм. Тэд шигч маань нэг шигчийн хамтдаа бүхэндээ халдцгаа мадгаар үнэлээ. Хураа!